За энэ Азийн хөгжлийн банкны 468 сая долларын хөнгөлөлтөө зээлийг бол дэмжиж байгаа. Энэ бол 2% хүүтэй 25 жилийн хугацаатай эхний 5 жилдээ бол хөнгөлөлтөө одоо төлбөрөөс чөлөөлөгдөх ийм зээл байгаа. Тэгээ энийг жоохон бодиттой юмд зараарай гэж өмнө нь одоо бид нар зөндөө хэлж ирсэн. Тэгээ одоо би дахиад тодруулах гэдэг юм л да. Ягаад гэвэл бид нар дээр нэг ширхэг задраг алга. Өмнө задрага орж ирээ бид нар юмнууд яриад тэгээ энийгээ дахиж янзал Азийн хөгжлийн банктайгаа дахиж яриараа хэрэгтэй зүйлдээ зараарай. Монгол улсын эдийн засаг өнөөдөр жоохон хүндрэлтэй байна шүү гэдэг асуудал яриад гаргасан. Өнөөдөр ярьж байгаа асуудал нь нэг зээлийн зориултыг нөгөө тийш нь өөрчилснөөс биш. Энэ задрагааг зөв хийсэн юм надад болж харагдахгүй. Тэгээ би асууя. 1. Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод үр ашигтай байдал төсөөлөгд 25 сая доллар байгаа. Энэ нөгөө миний яриад байсан татварын програм бичих зардал гэсэн нэг юм өнөө шүү. Татварын ерхий газраас хүн байна уу? Энэ дотор хэдэн хувийн татвар хэрэглэх, хэдэн хувийн одоо сангийн яам хэрэглэхээр байгаа вэ? Энэ яг ямар хуу утга агуулгаар энд туссан бэ? Энд нөгөө програмаа ярьсан уу? Эсвэл системийн асуудал ярьсан уу? Азийн хөгжлийн банктай дахиж тохироорой гэсэн тохирсон уу? Нэгдүгürt нь асууя. Хоёр дахь нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрөөр 130 сая доллар байна. Бид нэр 2012-оос 16 онд 147 тэрбум төгрөг. 12-оос 16 оны хооронд одоо 10-аас 16 оны хооронд 206 тэрбум төгрөг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан. 175 мянган зуух тараасан. 68 сая доллар бид нар хандивлагч улсуудаас авсан. 6 их усүрээс. Тэгээд одоо дахиад 130 сая доллар агаарын бохирдлыг бууруулахад зарах гэж байна л да. Энийний задрага юу вэ? Яг юу хийх гэж байгаа юм? Энийний задрагааг надад тайлбарлаж өгөөч. Хоёр дахь нь сая одоо ерөнхий сайд Богдааран Солонгос улсад айлчлахдаа эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 700 сая долларыг авахар болсон. Солонгосын засгийн газар Монгол улсын засгийн газартай тохиролцсон хэлцээрийн дагуу. Энэ мөнгийг юунд зарах вэ гэхээр дахиад агаарын бохирдлыг бууруулах бодит ажил хийхэд зарна гэж яригдж байгаа. Тэгэхээр энэ агаарын бохирдч ингээл буурахгүй ингээл хэдэн зуун саяар доллар зараад тэгээд үр дүн гарахгүй ингээд байх юм бол энд мөнгө зарахын хэрэг юу вэ? Тэгэхээр энэ 130 сая доллар яг юунд зарагдах гэж байгаа задрагааг нэг сайн хэлж өгөөч. Бас нэг асуудал бий. Доктортой ээлжүүлэлтийг дэмжих хөтөлбөр дээр экспо төвүүд байгуулна гэдээ орцсон байсан. Энийг өөрчилсөн үү, өөрчлөөгүй юу? Яг энэ хэвээрээ байгаа юу? Тэн дээр хэдэн төгрөг байгаа? Сургалт явуулна. Хүн амыг одоо энэ агаарын бохирдлыг бууруулахад шаардлагатай мэдээллээр хангана. Экспо төвүүд байгуулна гэсэн юм орж ирээ. Тэр нь тухайн үед засаараа гэд хэлээд гаргасан. Байнгын хорноос үүрэг өгөөд гаргасан. Яг энэ хിവэрэ байна уу? Эсвэл өөрчлөгдсөн үү? Энийг надад нэг тодорхой хариулт өгдөг. Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба дахин төлөвлөлтийн төсөл гэж байна. Энэ дээр 60 сая доллар байна. Энэ дээр яг юу хийх гэж байна? Дэд үтцийн асуудал хийх гэж байна уу? Эсвэл дахин төлөвлөлтийн одоо бэлэн болцсон газрууд дээр орон сууц барих гэж байна уу? Эсвэл энийг төрийн орон сууцны корпорац, нийслэлийн орон сууцны корпорац зохион байгуулж хийх гэж байна уу? Энэ талаараа маш тодорхой мэдээллийг надад өгөөч. Түрүүн болвол тэр боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэх асуудлаар маш тодорхой мэдээлэл авчлаа шүү дээ. Нийтдээ 24 сургууль цэцэрлэгийг өргөтгөнө. 10 сургууль цэцэрлэг шинээр нэмж барина гэдэг. За ийм ажил байж байгаа бол болж байна. Тэгэхээр яг энэ саяын миний 3 асуудалтанд маш тодорхой хариулт. Би дараа нь тодруулъя. За, сангийн сайд. За. Би эхлээд энэ төсвийн дэмжлэг олгож авч байгаа 130 сая долларыг тайлбарлая. Энэ болохоор нэр нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах гэсэн нэм нэр өгсөн юм байл. Яг үндэ зүгээр төсвийн алдагдлыг нөхөхөд зориулж өгч байгаа бодлогын зээл. Өөрөөр хэлбэл одоо сая бид нэр 2018 оны төсвийг батлахдаа төсвийн алдагдлыг 2.4 их 80 байна гэж баталсан. Тэгэхээр энэ төсвийн алдагдлыг нөхөх зорилттойгоор Азийн хөгжлөөс банкнаас авч байгаа ийм зээл. Энэ дээр бол зүгээр төсөв рүү энэ 130 сая доллар ороод тэр төсвийн алдагдлыг бууруулахад чиглэгдээд явна. Энэ бол төсвийн хөрөнгө оруулалт байна уу? За нэг мөнгөө танихгүй гэдэг зарчмаар явал цалин тэтгэврт ч юм уу ингэж одоо явж зарцуулагдж байгааг бол үгүйсэхгүй. Гэхдээ
Энэ үг одоо хийхэд тулд бид нар бас тодорхой хэмжээний бодлогын арга хэмжээнүүдийг авахаар Азийн хөгжлийн банктай бол тохирсон байгаа. Тэр бодлогын арга хэмжээнүүдийг нэлээд хэсэг нь энэ Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах чиглэлээр тодорхой бодлогын арга хэмжээг аавна гэж хэлжээ, төсөвтөрөө дэмжлэг авч байгаа ийм зүйлээ гэдгийг хэлье. За хоёрдугаарт нь энэ би дахиад инх хамгааллын гишүүний хэлж байгаа энэ нэхэд байгаа зүйлийг би энэ яамдуудыг маш тодорхой тайлбарлаж хэлмээр байна. Яг энэ тодорхой тайлбарлуулахын тулд бас энэ холбогдох яамдуудын бүгдийг энд авчирсан байгаа инх хамгааллын гишүүнээ. Та нар гишүүдийн асууж байгаа асуултанд яг тодорхой хариулчмаар байна. Сая байгаль орчны яам шиг нэг дарга нь гарч ирээд өөрчлөгдөөгүй гээд нөгөөх нь өөрчлөлтсөн юм шиг ингэж ярьж болохгүй шүү дээ. Над дээр ирж Азийн хөгжлийн банкных нь ирж уулзахдаа ингээд одоо өмнөх одоо танаас өмнө ингээд тогтчихсон байсан зүйл үүнийг бол өөрчлөх боломжгүй гэдэг ийм тайлбар хэлдэг. А та нар болохоор энд орж ирчээд өөр зүйлээр юм яриад тайлбарлаад авах болохгүй шүү дээ. Тэм учраас саяын инх хамгааллын гишүүний асуусан асуултанд энэ холбогдох яамдууд жоохон хариуцлагатай хариулаач ээ. За манай татвартай холбоотой зүйлийг манай Бадрал дарга хариулчихна. Нэгдүгээр микрофон. За 1-р микрофон, дараа нь 3-р микрофон. За татварын ерөнхий газрын татварын удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Бадрал байна. Инх хамгааллын гишүүний үгэнд хариулъя. Төсвийн санхүүжилтийн удирдлагын ил тод үр ашигтай байдал гэдэг 25 сая долларын зээлийн багц байгаа. За энэ зээлийн багцын 15 сая доллар 60% нь бол татварын ерөнхий газрын мэдээллийн технологийн дэд үтцийг хөгжүүлэх ажил байна. Одоо бид нар татварын албан дээр бол альва нэгэн програмын гадаадын хөрөнгө оруулалтаар хийгээгүй. Гаднаас програм хийлгэж аваагүй. Бид нар өөрсдөө гайл татвар санхүү мэдээллийн технологи буюу сангийн амны харьяа энэ газар дээр өөрсдөө мэдээллийн системээ Монгол одоо инженеруудынхаа хүчээр хийж байгаа. Энийг нэвтрүүлэх одоо дэд үтс нь улс даяар хэрэгжүүлэх дэд үтсийн одоо санхүүжилт юм. За энэ санхүүжилт нь өөрөө татварын бүртгэл, тайлан боловсруулалт, төлөлт, өрийн удирдлага, хяналт шалгалт гэдэг ингээд бүх мэдээллийг нэгтгээд одоо татвар төлөгч болон татварын алба талдаа ямар үр өгөөжтэй вэ гэдгийг бол бид энд гаргасан байгаа. За энэ өгөөжийг бол детальчлан гаргаад за үндсэндээ бол маш богино хугацаанд 1-2 жилд бол өгөөж нь бараг дахин нэмэгдэхээр байгаа юм байна гэдэг тооцоололт байгаа. За 3-р микрофон. Гантлаг сайд. За баярлалаа. Энэ эрчим хүчин дээр бол Азийн хөгжлийн банкнаас 40 сая доллар байгаа юм. Тэгээд түрүүн Батбол гишүүн бас асууж ирсэн энэ зөвлөх үйлчилгээ бол байхгүй. 40 сая доллар бол тэр чигтээ бодит ажил болно. Тухайлбал Азийн хөгжлийн банкны одоо санхүүжилт хэм дэмжлэгтэйгээр сэргээгт эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр бол явуулж байгаа. Бид нар яагаад зөвлөх үйлчилгээний асуудлаа шийдсэн бол өмнө нь энэ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сангаас л техник эдийн засгийн үндэслэл зөвлөх үйлчилгээнийхээ бүх юмыг бэлтгэсэн байсан учраас манай төсөл бол шууд явнаа. За энийг бол бид нар баруун бүсийн эрчим хүчийг сайжруулах, бэхжүүлэх энэ арга хэмжээнд зарцуулна. Тухайлбал баруун бүс рүү бол эрчим хүчний байнгын хомсдол дутагдлалт байгаа. Оросын холбооны улсаас 80% авж байгаа. Тэгээ энд бол яг Азийн хөгжлийн банкных нь өөрийн судалгаа тооцооны үндслээр энийг бид нар 7 багц ажил болгож хийх гэж байгаамаа. Нэгд нь бол Увс аймгийн өмнө говь сумын нутагт 10 мегаваттын хүчин чадалтай салхины цэглэгээ станц барина. За Говьалтай аймгийн төвдөр л 10 мегаваттын хүчин чадалтай нарны цэглэгээ станцыг барина. За Говьалтай аймгийн Алтай сум гэж Монгол улсын хэмжээнд цорын ганцхан нэгдсэн системд холбогдоогүй сум байдаг. За энэ дээр л бид нар 0.5 мегаваттын хүчин чадалтай нар салхины хосолсон мөн хураагууртай ийм станцыг барина. За Завхгай аймгийн төвд бол 5 мегаваттын суурилсан хүчин чадалтай нарны цэглэгээ станцыг мөн цэник хураагуурын системтэй хамт барих юм. За мөн Завхгай аймгийн Тэлмэн сумд бид нар 5 мегаваттын суурлуулсан хүчин чадалтай салхины цэглэгээ станцыг барина. Хөвсгөл аймгийн Мөрөн сумд 10 мегаваттын хүчин чадалтай нарны цэглэгээ станц. За Ховд аймгийн төв болон бүс нутгуудын 5 байршилт бол энэ гүнийн халаалтын систем гэсэн
ийм 7 зүйлд 40 сая долларыг зарцуулахаар байгаа. Энд бол ямар нэгэн зөвлөх үйлчилгээний зардал ороогүй гэдгийг хэлье. За гандлага сайд баярлаа. Нэгдүгээр микрофон ажлын хэсэг. Нэрээ хэлээд. Байгаль орчны дэд сайд Батбаяр. За бидний өмнө ярьж ирсэн одоо энэ 38 сая долларын хүрээнд үндэ Хинтээ аймагт урд нь бол яг хоогаад 18.5-ыг Хөвсгөл аймаг за бусдын бол Хинтээгээд ярьж ирсэн бол төсөл бий. Тэгэхдээ өнөөдөр сүүлийн одоо бидний эцсийн оруулж байгаа хөлбөр нь үндэ одоо 35-ыг бүхэлд нь бол Хөвсгөл аймагт тавих нь зөв юм байна гэдэг ийм шийдэлд хүрсэн байгаа. Тийм учраас эдний энэ 35 сая доллар юунд зарцуулах вэ гэхээр зам барилгын ажилд Хөвсгөл аймгийн хатгал тосгоны нис сонгосны буудлаас Жүчүүгийн даваа хүртэлх 6 м өргөндөө 40.2 одоо километр хатуу уучлалтай зам сайжруулсан шорон зам явган хүний дугуйн зам гээд нийт баригдах замын хэмжээ нь 40.2 км байгаа. За цэвэрлэх байгууламж байгаа. Алдаг Эрдэнэ сумын хатгал тосгоны Алдаг Эрдэнэ сумын хатгал ханх тосгонд хатгал тосгон ханх суманд за хатгал ханхын ойролцоох бүх аж ахуйн нэгжүүдийн хаягдл усыг цуглуулахад бас 50 м кубээс дээш эзлэгүүн багтаамжтай ийм одоо ус хаягдл цуглуулах байгууламж барина гэж. За мөн мэдээлэл сурчлагын төв Алдаг Эрдэнэ сумын хатгал тосгонд нэг удаадаа 100-аас 200 хүнд одоо зэрэг мэдээлэл өгөх үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай 100-аас 200 хүний багтаамжтай ийм одоо мэдээллийн төв. За эгийн голын гүүрийг шинжилэн засварлан Алдаг Эрдэнэ сум. За мөн шинээр барихын. За дээрэс нь хог хаягдлын цэгийг шинжлэх олон улсын стандарт шаардлагат нийцсэн ландвилийн аргыг хатгал тосгоны мөн ханх суманд 3500-аас 4000, 3500 амтай суурингийн хатуу хаягдлыг цуглуулах 7.5 га 2.5 гаас том хэмжээтэйгээр одоо ийм одоо хэмжээтэйгээр бид нар энд арга хэмжээг зохион байгуулна гэсэн. За авц зогсоол байгаа хатгал тосгоны 150-аас 200 машины зогсох багтаамжтай энэ зогсоолын хүрээнд энэ 35 сая төгрөгийг бол одоо тавьсан байгаамаа. За 3 сая доллар нь бол Мянганы суутан эзэн Чингисийн түүхэн аяж үйлчлэл үндэсний парк байгуулах. За өгийн нуурын экосистемийг хамгаалах, доктортой аяж үйлчлэлийг хөгжүүлэх. За дэлхийн өв орхины үндийн аяж үйлчлэлийн үндэсний парк зэрэгтвэл техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад энэ чиглэлд зарцуулагдаад 38 сая доллар бид нар зарцуулах юм аа. За баярлалаа. Тэр Улаанбаатар хотын 80 сая доллар яг юунд зарцуулагдах вэ гэж бас асуулт байсан. За нэг номерын микрофон дээр нийслэлийн орлогч дарга Баярхүү. За төлбөрийн чадвар нийцсэн энэ орон сууцны хөтөлбөр бол 10,000 өрхийн орон сууцыг барих. За гэр хорооллын дахин төлөвлөх хөтөлбөрийг дэмжих, ногоон байгууламжийг бий болгох. Ингэснээр агаар хөрсний бохирдлыг бууруулж гэр хорооллын иргэдийн амьдрахчныг сайжруулах юм төсөл байгаамаа. За энэ төслийг бол Азийн хөгжлийн банктай хамтарч хийж байгаа. Сэлб, Баян Өшөө энэ төвийн дэд төвүүд дээр энэ ажил хийгднэ. За төслийн нийт санхүүжилтийн өртөг бол нэлээд өндөр. За Азийн хөгжлийн банкнаас бол 60 сая долларын эхний зээл. За бусад мөнгнүүд нь ногоон уур амьсгалын ногоон сангаас гарна гэсэн юм хэлцээрүүтэй байгаа. За 10,000-ын орон сууцны 55% нь бол орлогод нийцсэн орон сууц байна. 15% нь түрээсийн орон сууц, 30% нь зах зээлийн үнэтэй юм орон сууц байх юм. За нийт гэр хорооллын 100 га талбайг хамрах юм төсөл байгаа. За Баян Өшөө дэд төвийн баруун хэсгийн 5.1 га газрыг эко хороолол болгон хөгжүүлэх. За ингээд улмаар 495 өрхийн орон сууцыг таун хаус, нам дохрын барилга хэлбэрээр барьж байгуулна. За 4170 м квадрат нарны панел, 4450 м квадрат цэцэрлэг түрээлэн, 8500 м квадрат нийтийн ногоон байгууламж, тоглоомын талбай, 2130 м квадрат гараж дэлгүр, жижиг дунд үйлдвэрийн барилга байгууламжууд байх юм. Сэлб дэд төвийн зүүн хэсгийн 6.4 га газарт эко хороолол, за 584 өрхийн орон сууцны таун хавз, нам дохрын барилга хэлбэрээр барьж байгуулна.
За орон сууцны барилгын 4000 м2 нарны панел, 3500 м2 цэцэрлэг түрээлэн, 13500 м2 нийтийн цэцэрлэг, тоглоомын талбай, 584 м2 гараж, дэлгүүр, жижиг дунд үйлдвэрийн барилга байгууламжууд байхаар ингэж төлөвлөсөн байгаа. Энэ бол мөнгө нь ипотекийн зээл, моргежийн зээл хэлбэрээр олгодож хувийн хвшлүүд барина. За их амгалан гишүүн тодруулъя. Энэ яг мэрэгжлийнхээ хүмүүсийг авчираад ингээд тайлбарлуулчмаар байгаа юм л да. Өмнө нөгөө татварын хүмүүс нь байхгүй тэгэл ирээл нэг хідэн компьютер програм хангаж бичих гэж байгаа юм шиг юм яриад ингээл асуудал нь буцаа явсан. Яг одоо нөхцөл байдлыг харахаар эн чинь улсын хэмжээний татварын удирдлагын нэгдсэн систем бий болох гэж асуудал яригдж шít. Тэгээ энэ дээр нь үндсэн үйл ажиллагааны үндсэн модуль нь жилд 21 тэрбум төгрөг энэ хэмнэхээр боломжтой байна. Тэгээ энэ бүх татварынхаа системүүдийг шинжлэх гэж байгаа маа гэдэг асуудал яригдж байна. Өмнө биднэрт юу гэж ойлгогдож байсэхээр татварын програм хангамжийг сайжруулах гэж байгаа маа, програм бичүүлэх гэж байгаа маа л гэдэг ийм ойлголт өгж ирсэн. Тэгэхээр мэрэгжлийн хүмүүс нь нэрж мэрэгжлийн хариултаа өгж юмар байна. Энээс хойш. Хоёр дахь асуудал нь сая одоо нэг зүйлийг ойлгочлоо. Тэр 130 нь бол төсвийн алдагдлыг нөхөх юм байна. Энэ доктортой аялал жуулчлалыг дэмжих төсөл дээр чинь өмнө нэг байхан Чингис сот дээр юм хийн гээл за